Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга зарлиг гаргаж, Монгол Улсын их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар бүрийн алдартнуудад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяад цол, төрийн дэд цол одон медаль хүртээлээ. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил бодиттой хувь нэмэр оруулдаг тээврийн тэргүүлэгч байгууллага болох Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 2 гавьяад төрлөө. Зам аж ахуйн албаны дарга Юмжээгийн нэм жаргал, Улаанбаатар татах хэсгийн инженер Хант Сүрэнгийн сүрэн жавнаар Монгол Улсын гавьяад тээвэрчин цолоор шагнагдлаа. Төмөр замчдын өндөр чанд зохион байгуулалт манай инженерийн чадварлаг мэдлэг чадвар замчдын дайчин хөдөлмөрийн үр дүнд бид нэр зүүн буян 5-7 төмөр замыг Улаанбаатар төмөр зам ерөнхий гүйцэтгсээр ажиллаж бүтээн босгож чадлаа. За 2-р зуунд Монголд Улаанбаатар төмөр зам үүсэж хөгжиж бэхжиж байсан ийм цаг хугацаа байсан бол 21-р зуунд төмөр замыг шинээр бүтээн байгуулж бүс нутагт болон Монгол улсынхаа эдийн засгийг дэмждэг томоохон төмөр замын сүлжээ болон хөгжиж байгаа нь их сайхан байна. Үүгээр бол бахархаж байна. Ингээд цаашдаа манай төмөр замын цамчид дараагийн төсөл тухайлбал ханг, мандал, богдхан гэх мэтийн төр засгаас дэвшүүлж байгаа энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Ингээд төмөр замын мэрэгжил, төмөр замшин хамт олон замчдаараа бахархаж байна. За баярлалаа. Монгол Улсын гавьяад тээвэрчин цол хүртсэндээ их баяртай байна. 1986 онд Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод засварчнаар орж ирсэн. Түүнээс хойш зүтгүүрийн аж ахуйтай холбоотойгоор зүтгүүрийн парк шинжилэл, модернизац, цаагаар аж ахуй, бүхэл технологи боловсруулах, хэвшүүлэх юм өнөөдөр хүртэл нийтдээ улсад 30 дад шийдэл ажиллаж байна. Энэ Улаанбаатар төмөр зам төдийгүй 90 төмөр замчид тэгээ зүтгүүрийн депогийнхны аж ахуйн шүү дээ.